Hi guys, it's Adna. Би хамгийн сүүлд 3 сарын 28-нд яг энэ Q&A гэсэн энэ бичлэгээрээ YouTube-ийн комментоос ирсэн асуултууданд хариулсан бичлэг хийжсэн юм байна. Тэгээ энэ бичлэгнээс хойш би бас одоо 4 сар өнгөрсөн байна. Дээрээс нь 14 бичлэг би постлсан байна. Тэгэхээр тэр 14 бичлэгийн доор комментоор юу ямар асуултууд ирснийг бүгдээрээ хариултыг өгцгөөё. Би бол тухайн үед нөгөө хариултууд өгдөг. Гэхдээ энэ бас бусад хүмүүст ч гэсэн хэрэгтэй гэж магадгүй гэдэг би нэг хэдэн асуултууд өөрөө сонгоод авсан байна. Эхний асуулт: эмзэг арьсандаа ямар гуйжуулагч хэрэглэж байгаа вэ гинэ. Би яг одоогийн байдлаар бөмбөрдөг гуйжуулагч гэх юм бол энэ Ample-ны Purifying Shot гэдэг энэ ер нь бол нөхцөлтийг агшаадаг тийм гуйжуулагч байгаа. Тэгээ мэдээж яг одоо байгаа бүтээгдэхүүн маань бол энэ AJBH тийм тонер байна. Яг арсныхаа байдлыг харж агаад хэрэгэлдэг. Яаж цайрах уу гинэ? Би бас цайрмаар байгаа. Нүрээрээ бол биш. Би сая дорнод хинтээ Сүхбаатар гэж явсан шүү дээ. Тэнгүүд тэр чинь тал газар чинь байнгын л ер нь ингээ салхитай байд юм байна. Тэнгүүд салхитай хам чинь угаасаа сэрүүхэн. Тэгээ би нөө цамцтай ингээ яваадсэн чинь миний нүүр ингээ зүгээр. Тэнгүүд яг ингээ цамцтай явж исэн одоо энэ ил гарч исэн энэ хэсэг маань гарны одоо энэ хэсэг маань ингээ борлцсон. Тэнгүүд энэ гарын чинь байнгын гарандаа маск түрхээд одоо тэр арьс ашигааныхаа цайруулдаг бүтээгдэхүүнээ ер нь түрхэж л байгаа л да. Гэхдээ би энэ асуултанд зүгээр нэмэлтээр нэмэлт витамин байдаг шүү гэдэг зүгээр хэлж өгөх гээд. Тэгээ та хэд маань угаасаа мэдж байгаа би Nutri-Dare Mongolia гэдэг брендийн витаминыг ер нь гэр бүлэрээ хэрэглэдэг. Хүүхдүүд, манай аав, ээж, нөхөр бид нар бүгдээр ер нь хэрэглэдэг байхгүй тий. Эднийд нэг юм white turn on гэдэг ийм витамин байдаг. Энэ витамин маань болохоор яг энэ нөө сэвх нөсөө толбыг үүсгээд байгаа меланинам мэлүү. Тэр бодисыг ер нь бол ингээ дотроос нь задалж өгдөг гэсэн үг. Тэнгүүд тэрийг ууснараа биеийн бүх хэсэгт нөлөөлдөг. Төрсний дараах суух, цайв ер нь бол ингээ харалцсан, борлцсон байдаг шүү дээ. Тэнгүүд тэрэнд ч хүртэл нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр тэрийг ер нь тогтмол уугаад ах юм бол байнгын гоё юм нэгэн жид цагаан арьстай юмнаа л гэсэн үг. За дээрэс нь энэ white turn on гэдэг витамина энэ коллагентай хамт уух юм бол илүү гоё үр дүн үзүүлдэг. Хай, үсний шулуун хэм хийгээд үр дүн нь хэр байгаа вэ гинэ. Миний хувьд ер нь л үр дүн байгаа. Яагаад тэгэхээр миний үс өөрөө бүр ингээ хийм хэлгээгүй үедээ иймэрхүү янзлалт би хийлээ гэхэд ингээд нэг юм арцаагаа л гэдэг байхгүй. Тэрнээс би яг энэ шулуун хэмийг зөвхөн ингээд үсээ байнгын шулуун явуулмаар байгаа учраас хийлгээгүй. Би яг энэ нөгөө арцгаараа гоё дармаар эсэхгүй юу. Амар өтгөн бүдүүн ширхэгтэй тэнгууд эн чинь ингээд арцаахаар айгу муу харагдаад байдаг. Тэгэл уг нь миний ус ингээд хүрхээр гэмтэлгүй мөртлөө амар тийм гэмтэлтэй ус шиг ингээд харагдаад байдаг. Яг ингээд шулуун юм хийлгчэнгүүд янзалсан ч гэсэн миний ус юм эрүүл гоё гялалтсан тэгж харагдаад байдаг хөөх. Тэгээ би юу нь бол шулуун юм хийлгсэн. Тэгээ үр дүн маань ч гэсэн яг л миний хүсэж байгаа шиг юу нь бол байгаа. Өдөр бүр ойл гелэн угаагчаар угааж падаар арчдаг давхар шатлалт цэвэрлэгээ тогтмол хийх нь зөв үү? Буруу болов уу гинэ. Одоо ер нь миний нөгж байгаа бүхэл хэлж байгаа юмнууд маань яг л миний хувийн өөрийн туршлага дээр үндэслээд давхар өөрийнхөө олж авсан мэдээлэл дээр үндэслээд юу нь хийж байгаа шүү. Тэрнээс би ерөөсөө ч тийм арьсны мэрэгжилтэн биш, гоо сайханч биш, мейкап артист ч биш гэдгийг ер нь зүгээр тайлбарлажээ. За энэ дээр үштэй тий давхар шатлалт цэвэрлэгээ гингүүд эхлээд ойлоор цэвэрлээд юм уу эсвэл мицеллер усаар цэвэрлжээд дараа нь хөөсөн угаагчаар угаадаг штэ. Тэнгүүд энэ давхар шатлалт цэвэрлэгийг миний ойлгосноор бол өдөр болгон хийх хэрэгтэй. Өдөрт дооройч 1 удаа хийх хэрэгтэй. Арьс чинь үнэхээр ингээ бохирдоод байх юм бол тэгээд өдөрт 2 удаа хийж болох байх. Гэхдээ арьс чинь ер нь бол нэлээд эмзэгшиж нөө skin barrier гэж яриад байгаа тэр арьсны хамгаалтын бүрхүүл чинь алдагдсан шүү. Тэгэхээр болж өгвөл өдөрт 1 л удаа давхар шатлалт цэвэрлэгээ хийхийг бодоорой. Давхар шатлалт цэвэрлэгээ хэрвээ хийхгүй байх юм бол нүүр чинь бүр маш амархан нүхчээд хар батгах гэсээд ер нь айгүй онцгүй болно шүү. Нүрний чинь арьс чинь хүртэл бүр амар гундна. Зарим тохиолдолд гэхдээ яалтчгүй тийм давхар шатлалт цэвэрлэгээ мөрөлгээг ер нь бол юм 2 хийчдэг. Яагаад тэгэхээр дунд нь би яг ингээд нүүр мөрөө будчихгоотаа нүүрнийхэн будыг арилгаа дахиж будах хэрэг гарч мардаг. Тэр үед бол давхар шатлалт цэвэрлэгийг өдөрт 2-3 удаа хийчих тийм тохиолдол гардаг. Гэхдээ би их хвчлэн дандаа өдөрт 1 удаа л давхар шатлалт цэвэрлэгээ хийдэг. Тэр нь дандаа орой гэсэн үг. Яагаад тэгэхээр бид нар чинь угаасаа өдөр болгон одоо өглөө сэрлээ
арьсаа арчиллаа. Араас нь заавал бид нарны тос түрхтэй штэ. Тэнгүүд тэр нарны тосыг чинь давхар шатлал цэвэрлэгээр л арилахгүй бол тэр нарны тос чинь арилдаггүй. Нүрээ будахгүй үедээ нарны тосоо түрхээд явхад үдээс хойш юучгүй шингээд сүулдээ таталтаад ч байгаа юм шиг санагдаад байх юм аа. Шууд давхарлаад байж болдог юм болов уу гинэ. Энэ тал дээр бол тэр нарны тос чинь угаасаа өөр хугацаатайгаа ихэнх нарны тосны хамгаалалт ер нь бол 3-4 цаг л барьдаг. Тэгэхээр 4 цагийн дараа дахиад давхарлаад түрхнэ гэсэн үг. Гэхдээ ингээд давхарлаж түрхэхэд магадгүй ингээд яг гадуур явж байхад нарны тосоо давхарлаж түрхэх шаардлага гарах юм бол ер нь бол тэр стикийн хэлбэртэй тийм нарны тос шууд цүнхэндээ игээд аваад явчихвал амар юм билээ. Нүрээ будаагүй үедээ нарны тосны хугацаа шин дуусаад тэгээ давхарлах шаардлага гарах юм бол гаргаж ирээд сайхан гар ерөөсөө оролцохгүй гэсэн үг. Гар оролцохгүйгээр шууд стикерээр түрхчин гэсэн үг. Тэгвэл гадуур явж байхаа чинь гараа угаах боломж байхгүй. Гар чинь үнэхээр заван байх юм бол тий яаж угаасаа ингээд түрхөвтэй. Тэгэхээр шууд стик хэлбэртэй байвал гадуур явхад ер нь зүгээр юм билээ. Нарны тосонд бас чанар гэж байд юм билээ шүү. Нарны тос болгон чинь яг тэр бичсэн байгаа тэр үйлдэлээ хийдгүү гэсэн. Үнэхээр яг тэр цагаа барьдаггүй эсвэл яг одоо тэр гадны бохирдол нарны хамгаалал хит ягаан туяанаас хамгаалдаггүй тийм болохоор яг сайн нарны тосоо аваарай. Тэгээ дээрэс нь хэрвээ ингээд ийм таталтаа тавих юм бол гой чийгшүүлдэг нарны тос түрхэд үзээрэй. Бас зүгээр энгийн чийгшүүлдэг нарны тос ч гэсэн бас таталтуулаад идэм билээ. Тэгэхээр яг та өөрийнхөө арьсандаа тохирсон тэр нарны тосоо олно гэсэн үг. Хай AHA BHA тонороо ямар давтамжтай түрхдэг вэ? Бүтэн нүүрэндээ түрхэж хэрэглэх юм уу гинэ. Би ер нь ихэвчлэн энэ AHA BHA тонороо 7 хоногт 2 удаа хэрэглэдэг. 2-оос илүү бол хэтрүүлдэггүй. Тэр 2 гэдэг давтамж ер нь бол ихэвчлэн унд нь яг юм 3 өдрийн зайтай эсвэл 4 өдрийн зайтай би HBH тонороо хэрэглэдэг. Тэгээ хэрэглэхдээ би шууд бүтэн нүрэндээ хэрэглэждэг. Зарим хүмүүс ч болохоор зөвхөн хар батхтай, нүхжилттэй хэсэгтээ хэрэглэнэ гэдэг чинь үгүй би бүтэн нүрэндээ хэрэглэдэг. Яг л би бүтэн нүрийнхээ арьсыг гуйжуулмаар байгаа учраас би бүтэн нүрэндээ өрнөл түрхээд хэрэглэдэг. Нүхжилт хар батганы талаар бичлэг хийгээд өгөөч гэсэн байна. Би нэрэн та нарт ингээд бичлэгэн дээр л харагдахгүй байгаа болохоос би бүр хамран дээрээ битүү хар батхтай. Дээрээс нь тухны энэ одоо нүхжилттэй хэсгүүд дээрээ бас ингээ хар батганууд үүсчдэг. Хэрвээ маш сайн ингээд цэвэрлэгээ хийхгүй дутуу игээд авах юм бол тэр хар батган бүр л ихсээд идэг. Дээрээс нь арьс арчилгаач зэйг байх юм бол бүр л ихсдэг. Би хувьдаа яг юу хийдэг вэ гэхээр хар батгаа тогтмол 7 хоногт 1 удаа би өөрөө шахдаг. Хамрынхаа хар батгыг би яаж шахдаг вэ гэхээр ер нь бол хүмүүс хөвчлэн л ингээд наадаг маск тавьж агаад зөөлрүүлж агаад дараа нь хуулдаг маск тавьдаг ч юм уу ер нь тэгдэж штэ. Би бас тэрийг бас хэрэгэлдэг. Дээрээс нь энэ Bring Green гэдэг энэ брендийн Sebum Cleaning Gel гэсэн байгаа. Энийг яг хар батгатай шахмаар байгаа тэр хэсэг дээрээ түрхээд 10-аас 15 минут байлгаж агаад дараа нь араас нь би шахдаг гэсэн. Тэнгүүд айгүй гоё юм сайхан бүтэн зөөлрөөд ингээ гараад ирдэг. Би тэгээ ер нь энийг хэрэглээд байгаа. Тэгэхээр би хар батгандаа нүхжилтэндээ бол би заавал 7 хоногт 1 удаа хамааныхаа хар батгыг, тухныхаа хар батгануудыг сайхан ингээд цэвэрлэж шахдаг. Тэрнийхэн дараа би яг хэрвээ хар батгаа шахацсан байх юм бол нүхчил тагшаадаг серум ампул ч юм уу те. Одоо энэ жишээ нь ингээд нүхчилтийн эсрэг серум ампул байгаа байхгүй юу? Энэ миний одоо яг тэр шахасныхаа дараа нь арьс арчилгаандаа хэрэглээд тэгээд сайн чийгшүүлдэг гэсэн үг. Дээрээс нь нүхжилтэндээ бас 7 хоногт 1 удаа нэг шаврын маск тавьчихдаг. Гэтэ миний энэ асуултанд хариулснаас илүү та юм мэдчих юм бол бас дахиад гоё комент өчрөө тэр чинь надад ч гэсэн бас тусалтай шүү. Нүрээрээ их хөлөрдөг юм аа. Яаж багасгах вэ гинэ. Ер нь ингээд бүтэн биеэр хөлрөх энэ асуудал миний зүгээр өөрийнхөө биен дээр мэдэрснээр бол хүн эрдэсийн дутагдалд орохоор эсвэл бүр ингээм хүнд өвдсөний дараа ядарч сулдахаар ер нь байнга ингээм хөлрөөд идэм шиг миний тохиолдол дээр бол би яг тэгэж мэдэрсэн. Миний хувьд болохоор би 2 төрсөн, 2 төрөхдөө яг төрсний дараа эхний бүр хэдэн сард бүр битүү байнга ингээд хөлс цуваад байдаг. Бүр ингээд сугны хөлс те бүр нэг гарч болох бүхэл юмнаас бүр ингээд хөлс гардаг. Нүүр бүр амар хөлөрдөг те. Бүр ингээд нөө юу лээ хуухнасаа хүртэл ингээд хөлрөөд хуухны хөлс маань хүртэл ингээд урагшаа ингээд тусалдаг. Тэр яалтчгүй төрсний дараа ч эмэгтэй хүн чинь эрдэсийн дутагдалд ороод хэдий би нэмэлт витамин хэрэглээд байгаа ч гэсэн бас хоол хүнсээрээ би давхар эрдэсээ нөхөх хэрэгтэй. Байнга шүлтэй устай хоол унд хэрэглээд те. Дээрээс нь би яг сүүлд жилийн өмнө би Солонгос тахта нэг бүдүүн гидсний оншоор онцлогдоод тэгээ энэ оншоо авсны дараа би яг нөө саржангаа даавраа дарангуйлсан эмчилгээ хийлгүүлээ. Тэнгүүд би байнга хөлөрдөг байсан. Бүр яалтчгүй ингээд би үнэхээр ингээд сулдаад идэм байлээ.
Тэнгүүд нүүр мөр аль бүр байнгын хөлрөөстэй. Тэгээд яаж энэ хөлрөлтөө байхгүй болгосон гэхээр зүгээр л тэнхрэлт лээсэн. Миний хувьд бол бүр үнэхээр 100% тэнхрэлт байсан. Яг тэр төрсний дараа эмэгтэй хүнчний юм 3 жилийн дараа бүр иргэн нөгөө хуучин биеийн ирдэг гэдэг нь шүү дээ. Тэнгүүд би одоо бол яг ингээ гоё болцсон байна. Дээрэс нь миний өвчин бас би ойрж өрөөсөө сэдрээгүй. Энэ одоо нөгөө онцлогдсноос хойш тэр чинь бас юм сэдрэхгүй би байлгах хэрэгтэй байдаг хгүй юу. Тэгээ байнгын өдөр болгон би юм удаг. Сэдрэхгүй л ах юм бол би миний бие маань байнгын гоё юм тэнхрэлттэй байгаад байгаа. Хэрвээ ингээ сэдрээгээд ах юм бол биед маань яг ингээ гадаад төрхөнд маань хүртэл айгүй нөлөөлдөг. Би шууд ингээл хурдан царай алдаал, тураал, байнга ингээл хөлрөөл, ер нь ийм сулдуу, гундуу болчтой л доо. Яг энэ юмыг ярьсных нэг та нарт юм анхааруулж хэлэхэд хэрвээ та амьдралдаа одоо ингээд энэ амьдралдаа нэг тийм архаг өвчнөд болцсон бол тэр архаг өвчнөө байнгын юм сэдрэхгүй байх тал дээрээ үргэлж анхаарж агаарэ. Миний зүгээр олж мэдснээр бол яг тэр архаг өвчин чинь хэрвээ байнгын ингээд сэдрээд, сар болгон сэдрээд тогтмол байнгын сэдрээд ах юм бол тэр чинь өөрөө хорт хавдар болох нэг шалтгаан юм билээ. Энэ өвчнөө сэдрэхгүй байх тал дээрээ бүр маш сайн анхаарж байгаа. Хэрвээ та хэд маань сандживал би оны өмнө 11 сард би хөхөт явлаа гэж нэг имжлэг хийгээд байсан шүү дээ. Тэгэл хөхөтийн нэг амттын снэкүүд идэж байгаа. Гэтэ би одоо байхгүй болгоцсон л доо тэр бичлэгээ. Тэгэхээр та хэд маань хавлж харахгүй бах. Тэр үед ч юм болохоор яагаад хөхөт явсан бэ гэхээр би яг жилийн өмнө 5 сарын 24-нд би Солонгос байхдаа яг энэ бүдүүн гидсэн өвчнөд гэдгийг мэдээд бүр яг сэдрээд тэнд байхдаа бол нэлийн хүнд сэтэрсэн. Тэгээ би яг эмнэлэг твтээд нөө стероид эмчилгээ хийлгүүлээд тэр нөө даавраа дарангуулсан тэр стероид гэдэг эмчилгээг нь хийлгүүлээд хамгийн эцсийн шатны эмчилгээ нь угаасаа тэр стероид гэдэг эмчилгээ юм билээ. Тэр стероид гэдэг эмчилгээ чинь хүртэл яг нөө хорт хавдарт хийдэг бас анхан шатны эмчилгээ байд юм билээ. Тэгж онцлогдчиход яг саржангаа би тэр одоо нөгөө эмчилгээг хийлгсэн болохоор миний сэтгэл санаа бүр ингээд амар хэцүүсэн. Угаасаа тэр даавраа дарангуулахар чинь бүр айгу муухай юм билээ. Монголд би тэгээ 6 сард ирж байгаа хгүй 6 сарын дундуур би ирсэн. Тэгээ би Монголд ирсэн цагаасаа хойш бүр сар болгон би сэдрээдсэн хгүй. 7 сард сэдрээл, 8 сар сэдрээл, 9 сар, 10 сар гэд тэгээ би бүр ингээд энд би байнгын сэдрэх болгонд л эмнэлэгт үзүүлээл тэгээл нөгөө би уг нь бол ингээд Солонгос байхад чинь тэр нөх бүдүүн гисээсээ дээж ахуулаад бүхэл бүр ингээд шинжилгээнүүдээ хийлгүүлээд оншоо тодорхойлсон байгаа шүү дээ. Тэнгүүд Монголд ирээд нөх байн ингээд сэдрээдсэн чинь сар болгон сэдрээд ангууд чинь тэр чинь би сар болгон юм угаалгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нөгөө эмч маань бүр ингээд сүултээ ямар байгааг нь хармаар байна гингүүтээ дахиад дурандаал нөгөө бүдүүн гисээс маань дээж аваад дахиад нөгөө онцлогоо ял амар түүхтэйсэн. Тэгээ ингээд яагаад сэдрээд байгааг ингээд учрыг нь ерөөс ингээд олохгүй байгаа даахгүй юу. Чинаар ч гэсэн ингээд яг л ингээд хийж чадах бүх юмаа хийж ийна. Тэгээд тэгсэн ч гэсэн ингээд чи байнгын сар болгон сэдрээд байна гэд. Тэг ингээд сэдрээд байх юм бол наадах чи өөр ингээд хорт тавдар болт юм аа гэж надад хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд айгаад тэгээ би сүултээ бүр аргаа бараад хамгийн ойрхон боломжит газар угаасаа яг хөхөт байсан. Тэгээ би хөхөт руу 10 сарын яг сүүлээр нэмээ уугаад дөнгөж ингээд намжижсэн үедээ би яг хот руу очиод тэгээд бүх ингээд эмчилгээнүүдээ харуулад би одоо ингээд ингэж онцлогч байгаа ийм эмчилгээнүүдийг одоо ингэж байнга ингэж хийж байгаа тэгээ өдөр болгон би чинь бас одоо нөө тогтмол юм уу гэхгүй тэгээ энэ имэж гэсэн одоо яг ийм тунгаар ингээд ууж байгаа гэх тэнгүүд хот маань бол зүгээрээ яг чиний ингээд хийсэн эмчилгээнүүд чинь бүгдээрээ ингээд зүв байна яг л хийх ёстой арга авах ёстой арга хэмжээнүүдээ бүгдийг нь авсан байна. Тэг хамгийн гол нь намайг угаасаа сэтгэл санаа хоолны дэглэм тэр болгон дээрээ бас давхар ингээд анхаарад дээрэс нь би тэнд байхдаа хотоос би хятадд үйлдвэрлэсэн тэр имээ авсан байхгүй юу. Тэгээ би тэрийг уугаад тэрийг би яг ингээд ирчээд тасралтгүй би яг 3 сар уусан. Тэнгүүд би яг одоо хүртэл би өрөөс ингээд сэтрэг явж байгаа гэсэн. Би сая оны өмнө 11 сар тэгж хөхөтд явчаад хөхөтөөс ирээд тэр имнүүдээ уугаад тэгээ би өрөөс ингээд сэтрэггүй явж байгаа. Тэгээ миний зүгээр анзаарснаар бол тэр имний үйлдвэрлэсэн орно нь ер нь чухал юм шиг санагдсан. Би энд болохоор одоо нэг өдөр болгон би нэг юм уудаг гэдэг байгаа шүү дээ. Би энэ имийг болохоор Монголд одоо бүх имийн сангуудад дээрээс нь тэр юм ерөөсөө бэдгүү заяа. Уг нь бол энэ өвчин чинь байнгын энэ имийг би одоо ингээд насан турш давах хэрэгтэй байтал Монголд тэр юм ерөөсөө имийн сангуудад бүх имийн сангуудад илбэг бэдгүү. Тэгээ би ингээд тоотаа хит имийн сангуудад угаасаа ингээд бэдэг. Тэгээд тэр имийн сангуудад маань ихэвчлэн Бангладеш, Энэтхэг гэсэн нэг тиймэрхүү орнуудад үйлдвэрлэсэн тэр им нь л ирдэг. Тэгээ би Солонгос байхдаа бол угаасаа яг Солонгост үйлдвэрлэсэн тэр имээ өдөр болгон ууж исэн. Тэгээ Монголд ирэнгүүт би Солонгосоос байнгын нөө захиж авч чадахгүй тэр чинь нөө имийн жороор аавн. Тэгээ би байнгын хүн гуух хэрэгтэй болно тий. Тэнгүүд Монголд олдож байгаа юм чинь ингээд би зүгээр Монголоос аваадсэн чи тэр бас ингээд тогтмол ингээд яг ингээд барьж бас чадахгүй байгаа гэсэн. Тэгээ би аргаараа
хөх хот яваа. Тэг хөх хотоос болохоор яг хятадд үйлдвэрлэсэн одоо тэр өдөр болгон уудаг имээ хятадд үйлдвэрлэснийг аваад тэгээ ер нь бол намжцсан. Тэгээ би тэр авсан юмнууд маань угаасаа дууссан. Тэр им дууснаас хойш бол би Монголоосоо яг л тэр нөгөө нэг энэ этгийг Бангладеш энтерт үйлдвэрлэсэн тэр юмнуудаар ууж байгаа. Гэхдээ би өрөөсө сэтрийг авч байгаа. Энэ угаасаа давхар сэтгэл санаа маш том нөлөө байдаг. Миний хэлмээрээс юм хэрвээ архаг хүчнтэй аль хэдийнэ та болчихсон бол тэрийг аль болох ерөөсөө сэтрэхгүй байхыг хичээгээрэй. Амар олон юм ирсэн бол нэрээсээ уучлаарай. Дараагийн асуулт зүгээр ChatGPT-гээс асуу тэхүү гэсэн байна. Энэ хүний энэ комент би яг надад зориулсан уу эсвэл тэр одоо нөгөө надад ингээд комментоор аюул олон асуултууд ирээд байгаа. Тэр асуултнуудад хэлсэн үг гэдэг бол би бол мэдэхгүй байна. Гэхдээ би бол яг өөр дээрээ надад л хэлсэн байх гэж би бол хүлээж авсан. Энэ комент ямар бичлэгийн доор ирсэн бэ гэхээр тэр нөгөө skin barrier-ийн тухай ярьсан энэ бичлэгийн доор ирсэн комент гэхгүй юу? Энэ бичлэгч нь өөрөө эхлээд би ингээд яг надад одоо байгаа skin barrier сайжруулдаг тэр бүтээгдэхүүний найрлагуудыг нь яг ингээд тоочны хилээд найрлагуудыг тайлбарлаад яагаар skin barrier алдагддаг, яавал skin barrier-аа дэмжиж өгдөг те. Тэрнийхэн дараа яг өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг харуулад өөрийнхөө рутинээ ингээд хэлж өгч байгаа штэ. Тэр бичлэгэн дээр яг энэ бүтээгдэхүүнийг би ингэж өглөө оройд ингэж хэрэглээд ингээд skin barrier ингээд дэмжиж байгаа гэд битгий бичлэг хийсний доор энэ коммент ирсэн баггүй юу? Миний зүгээр ойлгосноор бол энэ хүн зүгээр иймэрхүү юмнуудыг ингээл ChatGPT-гээс асуугаач гэж бичсэн гэж би бол ойлгосон. Хүний бичсэн бол үнэн. Энэ бүх мэдээллийг чинь би бүгдийг л угаасаа Google, ChatGPT онлайнаар л би авч байгаа. YouTube, Instagram би зүгээр л эдгээр бүгдийг нь онлайнаар авч байгаа. Онлайнаар ангуудаа энэ бүх мэдээлэлээ би цуглуулад нэг цогц мэдээлэл болгож байгаа гэсэн үг. Энэ дээр нэмдэг нь би өөрийнхөө яг одоо амьдрал дээр хэрэгжүүлж байгаа би тэр рутинээ хэлээд өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ л давхар нэмж хэлж өгч байгаа гэсэн үг. Тэрнээс би угаасаа л тэр найрлага чинь ямар үйлчлэгээтэй найрлага байлээ те. Би тэр найрлагыг зохиохгүй шүү дээ. Одоо жишээ нь ингээд AJBHT ингээд төөнөр гэлтэнгүүтэй. Энэ AJBHT төөнөр чинь одоо хөгшрөлтэй эсрэг гэдэг ч юм уу те. Би энийг угаасаа зохиохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх мэдээлэл чинь угаасаа бичигдсэн, томьёологдсон юм учраас би зохиож хэлэхгүй юм чинь би мэдээж ямар нэг юмнаас мэдээлэл авсан байгаа. Хэрвээ та ChatGPT-гээс асуух боломжтой юм бол ChatGPT-гээс асуу. Яг энэ honest review эсвэл өөрт мэдрэгдэж байгаа энэ мэдрэмжийг хэлнэ гэдэг чинь бол ChatGPT бол энэ мэдрэмжийг хэлэхгүй. ChatGPT бол мэдээж яг энэ бүтээгдэхүүн яг ямар үйлчлэгээтэй та энийг яг яаж хэрэглэх ёстой тэр болгоомж бол хэлж өгнө. Гэхдээ хүн болгоны арьс, хүн болгон дээр очих тэр мэдрэмж өөр. Тэрийг бол угаасаа би бол ChatGPT-гээс авч чадахгүй шүү л гэж бодож байгаа. Иймэрхүү байдлаар хийвэл таалагдаж байна уу? Баярлалаа. Будагны суурай хэрхэн зөв бэлдэх вэ? Primer хэрэглээл remover spray гинэ. Энэ setting spray гэж биччихсэн баха. Хэрэгэлсэн ч хувцсанд наалдаад байдаг нь арьсны асуудалтай суур буруу болохоор тэгдэг юм болов уу? Яадаг юм бол гинэ. Энэ миний бодлоор шүү. Би өөрөөсөө makeup artist, мэрэгжилтэн, makeup-ийн мэрэгжилтэн биш. Миний бодлоор будахынхаа өмнө одоо тэр суурай сайн бэлдээд setting spray цацаа, эсвэл ингээд compact powder хэрэглээд ч юм уу тэгсэн ч гэсэн наалдж ивэл энэ зүгээр л би хэвэн үзэгдэл гэж бол боддог. Энэ зүгээр хэвэн үзэгдэл. Бүр үнэхээр бүр хувцсанд наалдахгүй хэмжээний болгомоор байвал арьс чинь тэр чигээрээ бүр ингээ хуурай олно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин хэрвээ та хуурай арьстай байх юм бол будаг чинь хагарна. Таны арьс чи өөрөө таталтна. Тэгэхээр миний хувьд бол энэ зүгээр хэвэн үзэгдэл шиг санагдаж байна. Би бол одоо ингээд ийм хувь хуурай харагддаг тийм төгсгөл дуртайхгүй. Тэнгүүд би бол одоо ингээд хувь хуурай болцсон байна. Гэхдээ энэ ямар ч тохиолдолд одоо би ингээд хувцас ингээд шүргүүлэх юм бол мэдээж миний хувцас бодог болно. Тэгэхээр миний хувьд бол энэ зүгээр хэвэн үзэгдэл шиг л надад санагдаж байна. Өөр хүний хувьд ямар хэдийм бол би бол сайн мэдэхгүй л байна. Хай, нэг хэрэгэлдэггүй гоо сайхны бүтээгдэхүүнээ яадаг вэ? Хэрэглэж дуустдаг уу, хүнд өгдөг үү, эсвэл биендээ түрхээд дуусгадаг уу гинэ. Нүүрэндээ хэрэглээд юу нь бол таалагдаагүй тиймэрхүү арьс арчилгааны бүтээгдэхүүн байх юм бол би яг ямар бүтээгдэхүүн гэдгээсээ шалтгаалаад хүзүү юм уу, биендээ түрхээд эсвэл гарандаа түрхэнэ. Бүр болохгүй байх юм бол бас мэдээж хэрэгтэй үнднээс өгнө. Гэхдээ би өөрөө яг бүр ингээд нэлээд сайн судалгаа хийж аваад авдаг болохоор таалагдахгүй байх магадлал үнэхээр ховор байдаг. Одоо би 10 бүтээгдэхүүн авах ба тэрний 2 нь л надад таарахгүй, тохирохгүй, таалагдахгүй байх тийм л тохиолдол юу нь бол гардаг. Тэгээд миний одоо энэ honest review ч гэсэн хэрэг та нар харж ивэл
Ихэнх бүтээгдэхүүн нь л ингээл би дандаа дараа нь дахиж худалдаж авнаа л гэдэг. Худалдаж авахгүй гэдэг тохиолдол айгүй цөөхөн байдаг. Би өөрөө яг л та нар шиг ингээд судалгаагаа хийгээд тэр бүтээгдэхүүнийг авдаг гэсэн үг. Хэрвээ надад PR бокснууд ингээл байнгын ирдэг бол тэрэн дотроос чинь мэдээж худалдаж авахгүй гэдэг юм нэлийн гарч ирж магадгүй гэж бол би бол боддог. Сайн байна уу? PDRN-ыг хэдэн наснаас эхлээд хэрэглэж болох вэ гинэ? Энэ дээр би зүгээр харснаар бол PDR-ын чинь өөрөө хөгшрөлтийн эсрэг, арсыг нөхөн төлжүүлдэг тийм үйлчлэгээтэй шүү дээ. Тэнгүүд ер нь бол 25 наснаас дээш гэж зөвлөдөм билээ. Гэхдээ би өөрөө амьдрал дээрээ ингээд бодоод үзэнгүүт нас ерөөсөө надад бол нэг хамаагүй юм шиг санагдаад байхгүй. Бүр нас үнэхээр мэдмээр байх юм бол би яг 20-с дээш л гэж хэлье. 20-с дээш наснда яасан тохиолдолд 20-с дээш наснда шууд хэрэглэж болох тохиолдол гарч болох вэ гэж би өөрөө зүгээр гаргаж ирсэн бэ гэхээр магадгүй огцом жингээ хайсан заяа. Тэр жингээ хаялт бол мэдээж нөгөө тархлаад жингээ хайсан байж болж юм те. Эсвэл олон дахин төрөөд жингээ хайсан байж болж юм те. Дөнгөж ингээ 20 гарчаад тэгж хайсан байж болж юм. Тэнгүүд арьс чинь өөр бүр яалтчгүй онжилт үүсдэг байхгүй юу? Бүр үнэхээр үүсдэг. Тэгэхээр ингээд огцом таргалчаад тэр таргалсан жингээ бүр 1 сарын дотор те бүр 1 сарын дотор 20 кг 30 кг гэх ингээ хайчингууд чи яалчгүй ингээ унжилт үүсчдэг. Тэгэхээр PDR-ыг юу н хэрэглэсэн ч яах вэ л гэж би бол юу нь бол бодсон. Бүр ингээд ретинол энтрийг бол бүр 30 гараад хэрэглүүл юу н зүгээр юм шиг санагдсан надаа. Гэтэ хэрвээ зүгээр арьстай байх юм бол тийм амар ингээд унжиж мунжсан тийм тохиолдол харагдахгүй байх юм бол зүгээр 25 наснасаа дээшээ болоод л хэрэглээрэй л гэж би юу нь хэлмээр байна. Сайн байна уу? Эрүүл мэндтэй холбоотой бичлэг нь орох төхөж байгаа юу? Толгой өвдөлт энэ төр ярина гэж байсан гинэ. Харин тийм ээ. Би тэгтээ энийг ингээд бас ярьчих гэхээр битүү реклам юм шиг санагдаад амар санаа зовоод байгаа байхгүй юу? Тэгээ би зүгээр хальт зүгээр одоо энэ бичлэгээр асуултанд ингээд хариулахад миний бас л хэрэгэлдэг Nutri-Day брендийн витамин заяа. Ямар витамин вэ гэхээр би энэ асуултанд тэгтээ хариулсан ч илүү хариулаагүй ч илүү мартцсан бах юм. Хэрвээ хариулсан байгаа юм бол уучлаарай би миний алдаа. Би өөрөө яг тэр толгойн өвдөлтийг бас мэдэрсэн хгүй. Тэр одоо нөгөө мигрен гэдээ ярьдэн штэ. Мэдрэлийн гаралтай энэ толгойн өвдөлт би яг ийм толгойн өвдөлтийг бүр үнэхээр мэдэрсэн заяа. Нэг юм хурц гэрэл харахаар ингээд толгой өвдөөд тэг ингээд толгой өвдөхөөрөө байнга дотор мухаараад бөөлжин заяа. Тэгээ тэр толгойн өвдөлт нь зүгээр ингээд унтаж сэрээд амраад хоол цай ундаа эсвэл сайн байлгаад тэгээд ч зүгээр болохгүй. Бүр зүгээр болохгүй. Заавал ийм уулгадаг. Би бүр ингээд 7 хоногт 2-3 удаа тогтмол толгойн юм уудаг болчихсон байхгүй юу? Бүр нэг хэсэг бүр байнга уудаг болсон бүр. Тэгээ би гинт гайхаад юу н би яагаад ингэж их уугаад байгаа илээ гэд тэгээ би хүмүүсээс юу мэдсэн чинь толгойн өвчин мигрен гэдэг өвчин бас ингээд толгой өвдүүлээд байдаг гэд тэр нь заавалжгүй толгойн юм ууж ижил зүгээр болдог гэд витаминаар бас яаж дарж болох вэ гэхээр омега уугаад омега би болохоор 1100-ийн тунтай уусан. Өдөрт нэг удаа. Омега уугаад давхар нүдний витамин уусан. Тэгээд D витамин, C витамин гэж ер нь бол ингээд дархлаагаа сайжруулах витамин усна. Гэтэ омега, нүдний витамин хоёрыг давхар ингээд уухад бол ер нь айгүй гоё нөлөөд бас. Толгой өвдгөрч угаасаа ингээд нүдний ухрахаа хүртэл ингээд өвдөд идэв штэ. Нүдний ухрах ингээд лугшаад, халуун шатаад ингээд нэг юм хавагнаад тэнгүүд нүд бүр ингээд амар сайхан онгоогоод толгой бүр ингээд аим гоё юм цэлэсэн мэдрэмж авсан. Тэр омега, нүдний витамин хоёрыг ингээд зэрэг уугаад нэг л тийм ингээд байнгын толгойн дотор ингээд юм үүлтэй байгаад байсан юм шиг санагдсан. Тэгэл нөгөө омега нүдний витамин усан ч зүгээр л аймгүй цэлмэг тэнгэр шиг л болчихсон миний толгойн дотор. Тийм би нэг арга хэрэгэлж үзсэн юм аа. Тэгээ тэр маань үнэхээр нөлөөтэй байсан шүү. Хэрвээ та бас юм толгой чинь байнга өвдөд байвал омега уугаад үзээрэй. Сетин паудер хэрэгэлдэг үү гинэ. Энэ яг паудер гэдэг талаас нь асуусан байна. Би паудер өмнө нь 20 эдтэй байхдаа ер нь хэрэгэлдэг байсан. Тэр үед болохоор ер нь би төгсгөл маань байнгын юм би нөх хуурай харагдуулмаар байдаг хгүй. Тэнгүүд би тухайн үед угаасаа юм тослог арьстайч байсан. Тослог арьстай байнгут паудер илүү удаан төр тослогийг нь барьж чаддаг юм шиг надад юу нэг санагцсан. Гэхдээ одоо би паудер хэрэглэхэ болцсон. Би ер нь бол дандаа юм шахмал паудер хэрэглэдэг болчихсон гэсэн үг, нунтаг биш. Дандаа шахмалыг хэрэглээд шахмал дотроо ч гэсэн би бүр нэлээд сайн юм нэгтаршсан тийм шахмалыг хэрэглэдэг болчихсон. Үсээ сайн өсчин олж гоё тайралттай болохгүй бол нэг л биш байна. Чиний өөрийн бодолтын бичлэг биш тухайн асуудлуудад зориулсан бодолтын бичлэг хийвэл илүү дээр байхаа да. Ийм суур тавих, ийм төрлийн нүдэнд гэдэл манай артистууд нэг бол онгор давхраагүй нүд, нэг бол сосискан давхраатай нүд гэд хоёр төрөлт байгаад байдаг. Жаахан нэмэх 40, нэмэх 30 будалтуудад анхаарах зүйл зөвхний унжилт, нүд хонхоогоод гих мэт
зөндөөл олон кейс байхад хязгаарлагдаад байдаг гинэ. За энэ дээр хариулт өгөхөд би ер нь бол өөрөө мэрэгжлийн артист биш болохоор уучлаарай, би үнэхээр тийм одоо бодолтууд хийж өгөөд та нарт ингээ мэдээлэл өгмөр байгаа боловч би мэдэхгүй. Гэхдээ хэрвээ миний бодлын бичлэгүүдийг бүгдийг бүр нэг бүчлэн үздэг бол би яг өөрийнхөө зүгээс туршлагаасаа суралцсан ингүүл болтгоо байлаа шүү, ингүүл муухай байлаа шүү гэсэн тэр бүх кейсүүдээ бүгдийг бүр нэг нэгэнгүү сайхан би бол хэлж өгдөг. Би өөрөө 30 гарцсан. Дээрс нь би өөрөө ч гэсэн ер нь хүнхийцэн. Гэтэ энэ бичлэгэн дээр л тэгж амар хүнхийцэн гэж харагдахгүй байгаа боловч би ер нь бол бас ингээд хүнхийцэн байгаа. Миний одоо энэ хэсэг маань илүү бүлдсэн болоод энэ хэсэг маань яг энэ зураас маань ингээд хүнхийдэг тийм болчихсон. Ядарч мадах юм бол бүр илүү ингээд хүнхийдэлт нь ингээд харагддаг. Энэ бүлдсэн нь бол тийж нэг арилдаггүй. Яг энэ бүлдсэнгийнхаа дээдлэлт нь энэ зураас нь ингээд хүнхийчдэг минийх. Би энэ хүнд үнэхээр яг хүсэж байгаа шиг тийм олон кейстэй тохиолдлуудын буталтыг үнэхээр зааж чадахгүй өстө уучлаарай. Иймэрхүү бодолт зүгээр хүнд сонирхолтой гэдэм болов гүн болов эсвэл хэрэгтэй гэдэм болов гүн болов гэж зүгээр сонирхож л би хийдэг болохоос бодолтоор би таны бүх асуудлуудыг чинь шийдэх тийм контент хийнэ гэж би бол юу нь боддгоо байгаа шүү. Магадгүй яг энэ бодолт хэрэгтэй байгаа нэгэнд нь гоё хэрэг болоо тэгээ яваасай л гэж би хүсдэг. Яг ийм асуултанд хариулсных миний өөрийн контентын ихтийн зорилго бол өөрийнхөө туршлагаа сайхан хуваалцах байгаа шүү. Яг одоо энэ бүтээгдэхүүн над дээр ийм мэдрэмж төрүүлж ин тэ надад ийм үр дүн үзүүлж ин тэр бүх бүтээгдэхүүнүүд нь зөвхөн арьс арчилгаа биш. Одоо миний толгооноос ахуулаад хөл хүртэл би юу хэрэгжилж ин тэрнийхээ мэдрэмжийг, туршлагыг та нартай гоё хуваалцахыг хүсэж байгаа. Энэ яг ингээд монгол хэл дээр энэ туршлагаа хуваалцаж байна гэдэг чинь одоо над чиг битгий алдаасай эсвэл бүр надаас илүү гоё яваасай гэдэг би тийм зорилго өөртөө ингээд хийдэг байхгүй. Би тийм зорилго тээж контент хийдэг байхгүй юу. Тэгэхээр хэрвээ ингээд намайг илүү гоё юм том хүрээтэй юм хийхийг хүсч байгаа зүгээр намайг гоё дэмжээрэй. Лайк, subscribe бити мартаарай. Комент байнга бичиж байгаарай. Би тэр комментаас ч үнэхээр урам авдээ шүү. Надад өөр урам авах юм ерөөсөө байхгүй. Одоо бүх хийж байгаа энэ бүх бүтээгдэхүүнүүдээ би өөрөө л мөнгөөр авдаг. Надад ерөөсөө энэ бэлгэнд ерөөсөө ирдэггүй. Тэгэхээр одоо яг одоогоор намайг урамшуулад ингээд дараагийн бичлэг хийхийг хүсэл төрүүлж байгаа юм маань зүгээр л 100% та хэдийн маань comment, like, share, subscribe гэд яг энэ дэмжиж байгаа энэ үйлдэлүүд чинь байдаг шүү. Өнөөдрийн хувьд ирсэн комментийн асуултууд маань дууслаа. Тэгээ хэрвээ надаас бас асуумаар байгаа юм байх юм бол та миний айлч бичлэгний доор зүгээр ингээд асуултуудаа бичээрэй. Би яг тэр асуултуудыг чинь нэг сайхан цуглуулж агаад ингээд бичлэгээрээ дэлгэрэнгүй тайлбар өгдөг байгаа шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Баяр таа.